За 24-р бодлогыг бодцгоё. Ах トゥ 2 ном худалдаж авах гэтэл ахт нь 180 төгрөг, дүүд нь 250 төгрөг тутсан гэв. За тэгэхээр эхлээд бүгдээрээ номныхоо үнийг нэг эрчимээр нэмэх нь за нэгэнд нь 180, нөгөөтөнд нь 250 гэдэг байгаа учраас би их тоогоор энэ удаадаг сонгоод авчи. За эсвэл заавал 250 байх ч албагүй. Нэг эрчимээр нэмэх нь 300 төгрөг байсан гэж үзье. За номны үн нэг эрчимээр нэмэх нь 300 төгрөг. За гэтэл ном авах гэтэл ахт нь 180 төгрөг дутсан. 180 төгрөг дутсан гэдэг чинь ах номны мөнгнөөс 180-аар бага мөнгөтэй байсан гэсэн үг. Тэгэхээр 300-аас 180-ыг хасглаар 120. Өөрөлдвөл ах бол нэг эрчимээр нэмэх нь 120 төгрөгтэй байсан гэсэн үг. Харин дүүд нь 250 төгрөг дутсан гэж. Дүүд 250 төгрөг дутсан гэдэг чинь номны үннээс 250-аар бага мөнгөтэй байсан гэсэн үг. Тэгэхээр номны үн буюу 300-аас энэ нэг эрчимээр нэмэх нь 300-аас нь 250-аар бага гэхээр 50 байна те. Тэгэхээр өөрөлдвөл нэг эрчимээр нэмэх нь 50 төгрөгтэй байсан. За тэгвэл хэрвээ дүүгийн дутуу мөнгө болох 250 төгрөгийг нэмээд өгчих юм бол ном авч болно гэсэн үг те. Харин ахад байгаа дутуу 180 төгрөгийг нэмээд өгчих юм бол ах ном авах боломжтой байсан гэсэн үг хэвгүй юу? За гэтэл хоёулаа нийлээд авбал гинэ. Хоёулаа нийлээд авбал энэ хоёрын маань мөнгө 2 эрчимээр нэмэх нь 170 төгрөг болно. Гэтэл хоёулаа нийлээд авбал 270 төгрөг илүү гарна гэдэг чинь энэ хоёулангийнх нь нийт мөнгө чинь энэ байна. Энэ мөнгө чинь юутай тэнцвэ гэхлээр номны мөнгө өгөөд тийм ээ эндээсээ номны мөнгийг өгөөд цаана дахиад 270 төгрөг илүү гарна гэсэн үг. Өөрөлдвөл номны мөнгөн дээр 270 төгрөгийг нэмсэндээ тэнцүү байна гэсэн үг байна шүү дээ. Нэрийн нийт мөнгө байна. За одоо тэгвэл үнийгээ бодъё. Эндээс бид нар юу гэж чадах юм гэхээр 2 эрчимээр нэмэх нь 170 төгрөг гэдэг бол нэг эрчимээр нэмэх нь 570 гэсэн үг. За энийг би тэгштгэлийн аргаар бодож болно. Эсвэл бас хэрчмийн аргаар бодож болно. За би энэ удаатай хэрчмийн аргаар бодъё гэж үзэх юм бол за 2 хэрчимээр нэмэх нь 170 гэдэг бол за 2 хэрчим нэмэх нь за 170 гэсэн үг. За нөгөөх нь болохоор нэг эрчим нэмэх нь 570. Энэ хоёр чинь тэнцүү гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэнцүү байна гэдэг чинь 570-ыг нэмэхээр дээдлийн маань эрчимтэй тэнцэх ёстой гэсэн үг. Энэ. За тэгэхээр энэ маань 570 гэсэн үг тийм ээ. Нэг эрчимээр 570-ыг нэмсэн нь хоёр эрчимээр 170-ыг нэмсэндээ тэнцүү. За тэнгууд эндээс ингээ харах юм бол за энэ нэг эрчимтэйгээ тэнцүү болчлоо. За тэгвэл эндээс энэ хүртэл 570. Гэтэл эндээс энэ хүртэл 170. Тэгвэл 570-аас 170-ыг хасглаар нэг хэрчим маань хэд гэсэн үг вэ? 570-аас 170-ыг хасглаар 400. Тэр энэ нэг хэрчим бол 400 гэсэн үг байна. Нэг хэрчмийн маань урт. За тэгвэл би энэ дээр нэг хэрчим чинь 400 юм байна. За тэгвэл ном ямар үнэтэй ба ах トゥ 2 тус бүр хэдэн төгрөгтэй байсан бэ гинэ. За тэгвэл номны үнийг олъё. Ном гэдэг бол нэг эрчимээр нэмэх нь 300 буюу 400 дээр нэмэх нь 300 гэсэн. Ном 700 төгрөгийн үнэтэй байсан. Харин ах нэг эрчимээр нэмэх нь 120 буюу 400 дээр нэмдэг нь 120. 520 төгрөгтэй байсан. За дүү нэг эрчимээр нэмэх нь 50 буюу 400 дээр 50-ыг нэмэхээр 450 төгрөгтэй байсан байх нэ. За энэ номны мөнгө, ахын мөнгө, дүүгийн мөнгө байх нэ гэсэн үг.
25. Килограмм бүрэн 10 килограмм бүрэн 150 төгрөгийн үнэтэй төмөс 180 төгрөгийн үнэтэй манжин худалдаж авахад ийм төгрөг төлөх үү гэж. За 1 кг нь 150 төгрөгийн үнэтэй төмөс. Төмөсний маань 1 кг-ийн үнэ 150 төгрөг байна тийм ээ. Харин манжингийн үнэ нь болохоор килограмм бүрийнх нь үнэ нь 180 төгрөгийн үнэтэй. За нийтдээ 24,000 төгрөг төлөв. Манжин төмөснөөс 2 дахин бага хэмжээгээр авсан бол төмөс манжин тус бүрээс хэдэн килограммыг авсан бэ? За төмөсний маань 1 кг-ийнх нь үнэ нь болохоор 150 төгрөг. 150 төгрөг. Манжин нь болохоор килограмм бүр нь 180 төгрөгийн үнэтэй. За харин манжинг төмөснөөс 2 дахин бага хэмжээтэй авсан. Эндээс болохоор x килограммыг авсан бол эндээс болохоор 2x килограммыг авсан гэсэн үг. Манжинг төмөснөөс 2 дахин бага хэмжээтэйгээр авсан. За тэгвэл 1 кг нь 150 төгрөгийн үнэтэй юм бол 2 хэрчим килограмм маань хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ гэхээр 150-ыг 2-оор хөвжүүлэхээр 300 хэрчим төгрөгийн үнэтэй. За 1 кг нь 180 төгрөгийн үнэтэй юм бол x кг нь 180 x буюу 180 хэрчим төгрөгийн үнэтэй. За гэтэл нийт үнэ нь болохоор 24,000 төгрөг. 24,000 төгрөг болчихно гэсэн үг. За тэгвэл 300 хэрчим дээр 180 хэрчмийг нэмэхлээр 300 хэрчим дээр нэмэх нь 180 хэрчим тэнцүү 24,000. За нийтдээ 480 хэрчим нь 224,000 болох нь тий. За одоо тэгвэл 24,000-ыг бүгдээрээ хуваах нь 480. За 50. 1 хэрчим нь 50. За энэ нь юу гэсэн үг юм гэхээр манжингаас 50 кг-ыг авсан гэсэн үг. Харин төмөснөөс болохоор 2 дахин ихийг буюу 100 кг-ыг тус бүрээс хэдэн килограммыг авсан бэ гэж. За ийм килограммыг манжин ийм килограмм манжин авсан юм байна. За 50-ыг өрчих нь 2 буюу 100 кг төмс авсан байх нэ. За 26. 3 сагсанд 101 алин байваа. 1-р сагсанд 3-р сагснаас 25-аар бага. За ямар ч байсан 1, 2, 3 сагс. 1-р сагсанд 3-р сагснаас 25-аар бага. Тэгэхээр 1-рийнх нь бага гэж байгаа учраас 1-рийнх нь 1 хэрчим гэж. Харин 1-рийнх нь 3-аараас 25-аар бага. Тэгэхээр чин энэ маань 1 хэрчим дээр нэмэх нь 25 байж иж 1-р сагсанд байгаа алимны тоо 2-р сагсанд байгаа алимнаас 25-аар бага болно гэсэн үг. Харин 2-р сагсанд 1-р сагснаас 2 дахин олон. 1-дгээрээс 2 дахин олон гэхээр 1-дгээрхийгээ 2-оор үржүүлнэ гэсэн үг. 2 хэрчим. За нийтдээ 101 алин байна. За бүгдийн нэмэнгүүд 1 хэрчим, 2 хэрчим, 1 хэрчмийг нэмэнгүүд 4 хэрчим. Нэмэх нь 25 нь 101 алин. Эндээс 4 хэрчим нь 101-ээс 25-ыг хасглаар за
11-ээс 5-ыг хасгаар чинь 6, 9-өөс 2-ыг хасгаар чинь 7. Эндээс нэг гэрчим нь 19. За тэгвэл нэгдүгээрт нь 19 алин байсан юм бэ? За хоёрдугаар нь болохоор 2 хэрчим гэдэг чинь 19-ийг үржих нь 2 буюу 38. Хоёрдугаар сагс нь 38 алин. За нэг гэрчим дээр нэмэх нь 25 гэдэг чинь 19 дээр 25-ыг нэмэхлээр 44. За 3 дугаар сагс нь 44 алин байсан бахнэ. За 27. За 27 дугаар бодлогыг харъя. Нэгдэх тоог 520-оор багасгавал нөгөө тооноос 4 дахин бага болно гэж. За нэгдүгээр тооноос 520-ыг хасвал гэсэн үг тийм үү? Нөгөө тооноосоо 4 дахин бага болно. 4 дахин бага болно гэдэг чинь нөгөө тоон 4 эрчим, эхний тоо маань 1 эрчим гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тоон 2 дугаар тооноосоо 4 дахин бага байна. Яавал вэ гэхээр нэгдүгээр тооноос 520-ыг хасвал гэсэн үг. Тэгвэл анх яасан байсан гэхээр 1 эрчимдээ нэмэх нь 520 байх гэдэг надаа. Ийм байсан учраас эндээс 520-ыг авчихлаар нөгөө тооноосоо 4 дахин бага болж гинэ гэсэн үг. Харин нөгөө тоог 440-оор багасгавал гэдэг нь за энд дахиад бичье. Нэгдүгээр тоо чинь 1 эрчимдээ нэмэх нь 520, нөгөө тоо чинь 4 эрчим байсан тийм үү? Нөгөө тооноосоо 440-ыг хасвал эхний тоотой тэнцнэ гэж. 440-ыг хасвал эхний тоотой тэнцнэ. За энэ хоёр маань тэнцв. За тэгвэл юу гэсэн үг юм гэхээр нэгдүгээрх нь болохоор за 1 эрчим дээр мөн үү? За 520 нь хэд байд юм мэдэхгүй. Ингээд өччих. 1 эрчим дээр 520-ыг нэмэхээр ийм эрчим гардаг гээ. За тэгвэл нөгөөх нь болохоор 4 эрчим байсан. 1 эрчим, 2 эрчим, 3 эрчим, 4 эрчим. 4 эрчмээс 440-ыг хасах гэдэг. Тэнгүү 440 гэдэг нь 440-ыг хасахаар энэ хоёр тоо тэнцэх ёстой шүү дээ. Тэгэхээр 440 гэдэг нь эндээс энэ хүртэл 440 байсан гэсэн үг. 4 эрчмээс 440-ыг хасахлаар 440-ыг хасахлаар ийм тоо гарна. Нөгөөх нь 1 эрчимдээр 520-ыг нэмэхээр ийм тоо гарна. Энэ хоёр маань тэнцэнэ гэсэн санаа байхгүй юу? За тэнгууд эндээс ингээ харангууд за нэг эрчмүүд нь тэнцүү байна. За нэг эрчмүүд нь тэнцүү тийм ээ. Тэгвэл энэ 520 дээр энэ 440-ыг нэмчих юм бол мөн үү? 520 дээр 440-ыг нэмчих юм бол 1, 2, 3 эрчим гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эндээс энэ хүртэл нийт тоо нь болохоор 520 дээр нэмэх нь 440. 520 дээр нэмэх нь 440. Энэ маань болохоор 1, 2, 3 эрчимтэй тэнцэх гэсэн үг байхгүй юу? За тэгвэл эндээс 3 эрчим нь 960 байх нь тийм үү? 960 нь 3 эрчим юм бэ. Эндээс 1 эрчим нь 320 гараад ирчих. За 1 эрчим нь 320 юм бол эдгээр тоог олоорой гэсэн. За тэгвэл эндээс нэгдүгээр тоог нь олчих. Нэгдүгээр тоо 320 дээр 520-ыг нэмэхээр чинь 840. Хоёрдугаар тоо 4-өөр үржүүлэхээр 3 4 12 1280. Энэ нэгдүгээр тоо, энэ хоёрдугаар тоо гэсэн үг.